За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь төрийн өмчт компаниудын хамгийн их алдагдaltaй ажиллаж байгаа нийт салбараар наваад үзвэл эрчим хүчний компаниуд бол хамгийн алдагдaltaй байдаг. За тэгээд эрчим хүчний компаниуд алдагдaltaй ажилдагч гэсэн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь гүйцэтгэх захирлууд нь хариуцлага хүлээдэггүй явсаар ирсэн нэг юм гажиг тогтолцоо байсан. За ингээд төлөөлөл удирдах зөвлөл гүйцэтгэх захирал хариуцлага хүлээхгүй байхад нь засгийн газар бүх найрамд Монгол Ард улсын засгийн газарт ирэх болох тухай хууль гээд бид бүхний хил заншнаар бол бэд томилоод л тухайн хүмүүсүүдийг хариуцлагаас чөлөөлж ийм дүр зураг байдаг гэснийг энэ улсын хурлын хаврын чуулганаар тухайн бэдийг томилдог хуулийг бид бүхэн хүчингү болгосон. Энэ бол төрийн өмчт компаниудын засаглал дээр хийгдэж байгаа маш том ахиц алхам болж гарсан гэдг нь бас дуулахад таатай мэдээ гэж бодож байна. За төрийн өмчт компаниудын гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуудал байдаг нь бол төрийн өмчт компаниудын удирдлагуудын цалингийн тухай асуудал маш өндөр байдаг. Одоо жишээ нь би дурдаад хэлвэл төрийн үнэт цаасын хэвлэл гээд энэ газрын гүйцэтгэх захирал бол 38 сая төгрөгийн цалин авч байгаа. За нөгөө алдагдaltaй ажилдаг эрчим хүчний компаниудын ч гэсэн өндөр цалинтай диспетчерийн үндэсний төв 25 сая төгрөг. За дамжуулах цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20 сая төгрөгийн цалинтай. Гих мэтчлэн маш өндөр цалин авдаг. Тэгээд тухайн гүйцэтгэх захирлын авж байгаа цалин нь өөрөө тухайн жилийнхэн яг үндсэн төлгөөгөө биелүүлсэн үү, тухайн компани үйл ажиллагаа хэрхэн сайжирсан бэ гэдэгт нь хяналт үнэлгээ дүгнэлт хийхдэггүй явсаар байдаг. За тэгээд гүйцэтгэх захирлын сонгон шалгуулалт нь өөрөө ил тод байх ёстой боловч дутуу. За туузын гишүүд нь бас дутмаг. Би туузын гишүүдийн эрчим хүчний салбарт байгаа туузын гишүүдийн мэдээллийг авахар бүх компаниуд руу албан бичиг ирүүлсэн ч 12 газраас бусд нь хуулийн хугацаанд туузын гишүүдийнхаа мэдээллийг өгөхгүй байгаа. Тэгэхээр ямар том хаалттай байгаа вэ гэдгийг эндээс харагдаж байгаа юм л да. За ингээд үндсэндээ бол бид нар тууз болон гүйцэтгэх захиралтай хяналт тавьж чадахгүй ийм төрийн өмчт компаниуд байгаад байгаа нь хамгийн том алдагдлыг гаргаад байгаа. За ингээд 58 мянган хүн ер нь бол төрийн өмчт компаниуд төр ажиллаж байна. Энэ 58 мянган хүн маань өөрөө гүйцэтгэл бүтээмж гэдэг үнэлгээ байхгүйгээр яваад байгаа нь хамгийн том асуудал. За тэгэд анхандаа бол энэ хуулийн төсөл орж ирж байхад би бол эсрэг байр суурьтай байсан. Яагаад гэхээр энэ төрийн өмчт компани хуулиараа бид бүхэн төрийн өмчийг компани нэмж байгуулах гэж байгаа юм шиг агуулгууд бол анхны хуулийн төсөл дээр байсан. Сайн зориг гишүүн, өрийн төвийн гишүүний ажлын хэсэг бол нэлээд нухацтай ажилласан. Би ажлын хэсгийн гишүүн бол байгаагүй ч гэсэн ер нь бол 90 санал оруулаад хажууд нь бас ажлын хэсэгт саналаа оруулахаар бол нэлээд тулж ажилласан байгаа. Тэгээд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бол сайн ажилласан гэж миний хувьд бол үзэж байгаа. Яагаад гэхээр анхны орж ирсэн төслөөсөө бол нэлээд хумиж төрийн өмчт компаниудыг тодорхойлж ямар нөхцөл төрийн өмчт компани байгуулахын, ямар нөхцөл байгуулахгүй юм бэ гэдгийг тодорхойлохыг оролдсон. За тэгэд улсын хурлын гишүүдтэй хэлэхэд бол энэ хуулийн 8-ын 1 дэх заалтыг та бүхэн нэлээд сайн нухацтай хараарай гэж үзэж байна. Ажлын хэсэг дээр бол бид бүхэн энэ нийтийн үйлчлэгээ гэдэг нь юу юм бэ гэдгийг тодорхойлох гэж нэлээд хэд хоног суусан. Гэхдээ бас яг миний хувьд ч гэсэн бүрэн дүүрэн бид бүхэн ажиллаж чадаагүй мó та гэсэн бас бодол байгаа. Одоо жишээ нь зүй ёсны монопол гэдгийг бид бүхэн юу гэж ойлгох вэ? Төрийн оролцоотойгоор ямар нэгэн төрийн хаалт, төрийн хуультай байж монопол өөр үүсэх үндсэн эрх нь үүсэж байгаа. Тэгээд нөгөө салбаруудаар бас бид нар ялгаад өчхөр бас хит ерөнхий тал ажиглагдах байдалтай байгаа. Гэхдээ ямар ч тач энэ өөрөө нэг юм тодорхой хэмжээнд ахиц дэвсэрт гаргаж байгаа учраас ажлын хэсгийн саналуудыг бол дэмжиж явчих нь зүйтэй гэж улсын хурлын гишүүдтэй бас хэлмээр байгаа. Үндсэн гол асуудал маань бол одоо энэ төрийн өмчний бодлого зохицуулалтын газар нь бол бүртгэлээ хийгээд хяналтаа хийгээд явчихна гэж байгаа. Гэтэл За асуултаа гүйцээг асууч. Тэгэхээр нөө засгийн газар өөрөө тухай бүрт нь одоо жишээ нь шийдвэрүүдээ гаргаад явхаар нөгөө төрийн өмчт компани удирдлага өөрөө тогтворгүй байдал үүсэх юм биш үү? Энд чинь ер нь бодлого нь хаанаа зангидаж явах вэ гэд энэ асуултыг асуумаар байгаа. Энийгээ бид нар нэг тодорхой ойлгомжтой болохгүй бол ерөнхий сайд солигдох болгонд л энэ төрийн өмчт компаниудын захирлууд нь бас нэг солигдоод явцдаг байдал үүсэх үү? Нөгөө талдаа яам өөрөө бодлого гаргах ёстой чиглэл байтал төрийн өмчт компани удирдаад аж ахуйн шинжтэй ажил руу буцаад энэ хуулиар ордог байвал энэ маань өөрөө бас төдийлөн сайн ахиц гарахгүй болов гэж бол хараад байгаа. Энэ дээр ажлын хэсгийн ахлагчийн байр суурийг сонсъё. За цэнгүүн гишүүн маань ажлын хэсгийн үйл ажиллагаанд
ажлын хэсгийн гишүүдийн нэгэн адилаар маш идэвхтэй оролцсон одоо манай улсын хурлын гишүүдийн нэг. Олон ч зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж бас ярилцаж хамтарч энэ 8 дугаар бүлэг дээр бол нэлээд сайн ажилласан. Тэгээ цэнгүүн гишүүндээ бас юуны өмнө талархлаа илэрхийлмээр байна. За өнөөдөр бид энэ яг хуулийн дээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа субъектыг ерөөсөө засгийн газар гэж авч үзэж байгаа. Засгийн газар. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхдээ дотооддоо зохион байгуулалтаа хийж аль нэг яамдаа хариуцуулах төрийн бодлого зохицуулалтын газар бол өөрөө бас засгийн газрын бүтцийн нэгж. Энэ бол засгийн газрын өөрийнх нь дотоод асуудал руу хуулиар оролцож шууд харьяаллыг тогтоох боломж бол бас байхгүй байдаг. Хувьцаа эзэмшигчийн эрхийг улсын хурлын өмнө хийн хариуцах хөр засгийн газар л хариуцсан. Төрөмчт компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийнхаа үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь. Бид бол яг энэ гүйцэтгэх удирдлагын төлөөлөл удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын одоо томилгоо, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх энэ асуудлуудыг бас тодорхой зохицуулалтаагаар оруулж өгсөн. Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулдаг, менежментийн багаар ажилдаг, ингэхдээ даалгаврын гэрээтэй байдаг байх, санхүүгийн тайлгналын аудитаар 2 жил дараалан одоо зөрчилтэй дүгнэлт авах юм бол чөлөөлдөг байх, хариуцлага тооцдог байх. Өнөөдөр төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй байгаа энэ нөхцөл байдал дээр хариуцлага хүлээлгдэг болгох, төлөөлөл удирдах зөвлөлийн цалин хөлсний одоо хэмжээг хязгаарыг гүйцэтгэх удирдлагын түвшинд барих гэдэг олон зохицуултыг энд бас оруулж өгснийг та бас ажлын хэсгийн явцад мэдээллүүдийг бол нэлээд тодорхой аваад бас ярилцсан, саналаа бас энэ дээр оруулсан. Тэгэхээр цаашдаа бол бид энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангах тал дээр засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх олон ажлууд байгаа. Хууль батлагдаад гарсны дараа бол төрийн бодлого зохицуулалтын газар, засгийн газар энэ дээр ажиллаад төрийн одоо үндсэн чиглэлээ төрийн компанийн хувьд барих энэ үндсэн чиглэл бодлогоо тодорхойлж оруулж ирнэ. За үүгээр бол их олон асуудлууд тодорхой болно гэж харж байгаа. Энэ үндсэн чиглэлийнхаа хүрээнд төрийн компаниудын төвшөнд хийх энэ өөрчлөлтүүд энэ хуулийн хэрэгжилт биелэлээ олоод хууль хэрэгжээд явах юм боломж бүрдэх юм байна. Тэгэхээр мэдээж энэ улс төрийн нөлөө бага зорилгоор улс төрийн нөлөөлөлгүй байх зорилгоор тодорхой хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, за үүн дээр улс төрийн шийдвэр гаргадаггүй байх боломжуудыг олгох зохицуултуудыг бас тусгаж өгсөн байгаа гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй баха.